талархал урам зоригийн илэрхийлэл болсон нэгэн гайхамшигтай эмэгтэй зориулан хуран цуглаж байгаа та бүхэндээ хөтлөгчийн зүгээс баяр хүргэн мэдчилж байгаа хүлээн авна уу. Энэхүү арга хэмжээнд минь Улаанбаатар төмөр замын суудлын вагон алт иргэний депогийн дарга Юлхэн сүрэн ерөнхий инженер Зориго үйлдвэрчний эвлэлийн хорон дарга Болдбаатар нар морилон ирсэн байна. Та бүхнийг микрофоныхон өмнө хүндэтгэн урин залж байна. За өнөөдөр ийм сайхан бас бэлэгдэмбэлтэй энэ сайхан өдөр манай Сарантуяа инженер маань за өнөөдөр одоо ажлынхаа алтан гарааг энэ өдөр одоо хийж байна. За вагоны инженер механик гэдэг мэргэжлийг одоо эзэмшээд Улаанбаатар төмөр замд за тэр ялангуяа одоо засагчийн одоо вагон депод мэргэжлээр нэг байгууллагад одоо 41 жил ажиллажээ. 41 жил. За энэ бол одоо үнэхээр одоо багтмаар хүний амьдралын одоо 41 жилийг одоо суудлын одоо вагон депод одоо өнгөрсөн ийм сайхан одоо гайхамшигтай түүхийг одоо бүтээжээ. За энэ хугацаанд бол манай Сарантуяа одоо даргамаар үнэхээр одоо хөдөлмөрч одоо хичээнгүй за манай одоо эмэгтэйчүүдийн үнэхээр одоо манлал одоо болсон байдаг. Сарантуяа шиг инженер байх юмсан, Сарантуяа дарга шиг алт иргэний дарга байх юмсан, Сарантуяа одоо дарга шиг ийм гой сайхан одоо эмэгтэй байх гэсэн олон залуучууд бас одоо мөрөөдөж одоо хүсэж одоо явдаг. Эний одоо одоо шивэн Сарантуяа инженер маань үнэхээр одоо мундаг та хамт олонны манлайлагч байсан шүү гэдгийг бол хэлхийг хүсэж байна. За тэгээд хамгийн гол нь одоо Сарантуяа инженертэй одоо ад жаргал гэж одоо зүйлийг одоо хүсье. За энэ ад жаргалыг бол гурван одоо үгээр одоо хэлж байгаа. Ад жаргал бол одоо нэгдүгээр одоо эрүүл их одоо байна. Эрүүл их. За хоёрдугаар одоо гэр бүл хань нийжлэг хөвгт эдгээр маань одоо ингээд элэг бүтэн одоо байхыг одоо хүсэж байна. За гуравдугаар одоо ингээд хамт олон найз нөхөд. За эдгээр маань одоо бүгдээрээ нийлжээж энэ ад жаргал юм шүү гэж. За тэгээд Сарантуяа инженертэй энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ад жаргалыг хүсье. Тэгээд одоо бас энэ хоёр дахь амьдралд нь бас хамгийн бас сайн сайхныг бас хүсье. Баярлалаа. За өнөөдөр одоо бас их баяртай өдөр. За нэг бодлын бас гонигтай байна. Яг л зэрэг манай гайчдын Сарантуяа инженерийг Улаанбаатар төмөр зам гэдэг энэ их айлтай тэрэн дундаасаа зөрчилчийн вагон депо гэдэг энэ байгууллагатай холбогдоод 41 жил ажилласан. Тэрэн дундаасаа техник технологийн элчэст 2011 оны 5 сарын 4-ний өдөр одоо техник технологийн элчэст инженерээр ирж ирсэн. Тэгээ энэс хойш техник технологийн элчтэй бол 14 жилийн хугацаанд ингэж инженерүүдтэйгээ энэ зөрчилчийн вагон депогийн уураг тарих болсон инженерүүдтэйгээ энэ байгууллагын одоо хөгжлийн төлөө, зөрчил тээврийн албаны хөгжлийн төлөө ингэж бол ажиллаж байгаад бол их маш баяртай байдаг. Энэ сайхан өдрөөр нь одоо манай одоо энэ засварын салбарын, ашиглалтын салбарын, за захиргаа удирдлагын багийнхан, техник технологийн хэлтсийнхэн, санхүү эдийн засгийн хэлтсийнхэн, засварын салбарын хамт олон, ашиглалтын салбарын хамт олон, за мөн одоо санхүү нэгтлэн бодох бүртгэл эдийн засгийн хэлтсийнхэн ингээд бас энэ сараа инженерийнхаа энэ баярт үйл ажиллагаан дээр бол бас цуглаад хүндэтгэл үзүүлж байна. За цаашдаа бол энэ бас гавьяаны амралтанд гарч байгаа хүмүүсийн босхийг нэлээд өндөр бас тавьж байна гэж одоо бас ингэж харж байна. За ингээд сараа инженердээ бол ирээдүйн амьдралд нь одоо энэ хоёр дахь одоо бас энэ шатанд нь бас аз жаргал хүсье, за амжилтыг хүсье, эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. Баярлалаа. Энэ ногоон вагонда би чинь 24 жил яг бүтэн амьдралаа. За жилийн хагас нь явж жилийн хагас нь амардаг байлаа гэж бодоход бүтэн 12 жилд энэ вагон дотор ингэж ажил амьдрал нь явж өнгөрсөн байгаа. 1983 онд
одоо аавынхаа зааж зөвснөр энэ вагоны анги гэдэг мэргэжлийг эзэмшгээр сургуульд орж исэн. Тэгээд аавынхаа 87 онд сургуулаа төгсөж ирэхэд аав маань хэлжсэн. За миний охин Нарлаг Монголын галт тэрэгний дарга болох юм байна гэж. Одоо тэр үеийн үг бол яг 2001 онд Нарлаг Монголын галт тэрэгний дарга болоход аав минь одоо өөрөө ирээд хажууд зогсоод хэлж байгаа юм шиг тийм сэтгэл төрж исэн. Одоо аавыгаа бурхан болсноос хойш 10 жилийн дараа ингээд Нарлаг Монголын галт тэрэгний дарга болж одоо тэнгэрт аавыгаа баярлуулжсэн бахаа гэж боддог. Хүний амьдралын туулж болох бүхэл одоо баяр жаргал, гониг, алдаа оноо юу гэдэг тэр болгоныг туулж явж байла. За галт тэрэгний даргын үүрэг хариуцлага бол маш өндөр. Энэ галт тэрэг цуваанд одоо хичнээн зорчигч явж байна. Тэрний аав нас, эрүүл мэнд, за тэгээд дээрэс нь төмөр замчны үүрэг, галт тэрэгний хөдөлгөөний айлгүй байдлыг бүрэн хангаж ажиллах ийм үүрэгтэй байдаг. Тэр үүргийн дагуу одоо нэр төртөө маш сайхан ажилласан гэж бодож байгаа. За ногоон вагоныхаа буйнд хил давж Оросын холбооны улс, за тэгээд бүгд найрамд хятад улс ингээд очоогүй газархуу аялж очиж ажил амьдралаа залгуулж ингэж явсан байгаа. 1987 онд Төмөр замын техникумны вагоны ангийг төгсөөд энэ одоо байгууллагатаа томилогдож ирж байлаа. За тэр үед чинь энэ Улаанбаатараас Замун үд хүртэлх бүх битоо бас энэ манай депот харьяатай байдаг байсан. За тэгээд би энэ байгууллагатаа вагоны үйлчлэгчээр томилогдоод миний хамгийн анхны вагон бол 1018 дугаар вагон байсан. Манай депо 2 Орос үйлчлэгчтэй байсан. Тэгээ Елена гэдэг тэр Орос үйлчлэгчтэй 1018 дугаар вагонд явдаг байлаа. Цэлэнгийн чиглэлд 63-аар яваад 72-оор орж ирээд шууд Багнуур юм уу эсвэл Чойр руу явдаг. Тийм чиглэлд явдаг байлаа. Тэгээ тэр цагаас хойш одоо 38 жил өнгөрсөн байна. За тэр хооронд галт тэрэгний дарга 20 жил хийсэн. За энэ ашиглалт хариуцсан орлогч дарга 1 жил хийсэн. Одоо үлдсэн хугацаанд нь депозитор харилцсан технологич инженер, гэмтлийн инженерийн зэрэг ажлуудыг хийж байгаа. Тэгээ одоо энэ хаалгаар зөвхөн одоо энэ вагон депо гэдэг хаалгаар 38 жил орж ирсэн байна. 271 дугаар галт тэрэгний дараагийн зогсоол Улаанбаатарт Дадсан талын 3 дугаар цагаас гадна бодлогын бодлогоос боломжтой. Ногоон вагон бол зах зээлийн нийгэм эхлээд нийгэм солигдсны дараа лангуун дээр одоо 9 тос давснаас өөр юмгүй байхад бол энэ ногоон вагоны буйнаар тэр лангууг тодорхой хэмжээнд дүүргэж энэ зах зээлийн өнөөдрийн цаг хугацаа ирэхэд бол манай ногоон вагонд ажиллаж байгаа одоо ажилчид ногоон вагоныг зорчиж хүнсээ зөөж хувцаа тээвэрлэж ингэж явсан одоо 8 гэж хэлэндээ энэ хүмүүсийн буйнаар бол бас тэр нийгмийн одоо хүнд хэцүү үеийг ард түмэндээ үйлчилж ирсэн байгаа. Засаад гаргасан вагон дотроо бид нэр төмөн олондоо үйлчлээ явдаг болсон бол сүүлийн хэдэн жилд одоо энэ вагоноо засаж зорчигч төмнөдөө үйлчлэхэд бэлэн болгож ингэж ажиллаж амьдрах ийм ажил шилжиж олон жил ажиллаа. Тэгээд энэ сайхан ногоон вагон энэ вагондоо үйлчилж байгаа хэдэн сайхан үйлчлэгч октод, бүсгүйчүүд за энэ сайхан вагоныг засаж тээвэрлэдэг манай засварчид ер нь вагон депогийн нийт бие бүрэлдэхүүн байхгүй бол бас галт тэрэгний дарга гэдэг хүн одоо ажиллаж амьдрна гэхэд бол бас өрөөсгөл юм аа. Тэгээд сайхан ногоон вагоныхаа буйнд сайхан үйлчлэгч нарынхаа буйнд за тэгээд сайхан засварчид одоо энэ вагоны маань аялалд бэлэн болгоод ингээд засаад зааварлаад явуулдаг энэ засварчин бүх хүмүүсийн буйнд энэ сайхан ногоон вагон маань ингэж аялж одоо төмөн олондоо үйлчилж явдаг байгаа. Шинэ маань миний вагоны үйлчлэгчээр явж ирсэн чи одоо 25 жил өнгөрцөн байна гэж ярьж байна. Тэгэхээр цаг хугацаа бол агуу хурдан өнгөрдөг юм бас нэг илрэл жишээ байгаа юм. Одоо над дээр галт тэрэгний дарга байхад үйлчлэгч болж ирсэн хүмүүс баг ихэнх тэтгэртээ гараад дууслаа. За даргаа тэтгэртээ гарлаа баяртай л гэдэг. Таалаагүй бол гэдэг. Би байгаа л гэдэг. Одоо тэтгэртээ гаръя да. 38 жил. Одоо чи яг нийгмийн даатгалын хуулиар чинь бас нөгөө гаргасан хүүхдийн тоогоор 1.6 жил нэмэгддэг болсон шүү дээ. Тэгээд нийтдээ 41 жил улсад хөдөлмөрлсөн байна гэдээ одоо тэтгэртээ гаргаж байна. Гэхдээ бид нар чинь холыг уулзуулж, хоёрыг учруулж тийм ээ энэ холын аянд явж байгаа хүмүүсийг одоо дулаан явуулж гин, цэвэр тогтоо явуулж гин, хоололж ундалж гин, одоо бохир заваар улсны цэвэрлж гин. Тэгэхээр бид нар бол манай вагоны үйлчлэгчийн мэргэжил бол
олон талын ажиллагаатай хүнээс одоо овсгоо самбаа тэгэл юу байдیں те хүнд үйлчлэх хойлоо явж байхдаа бие биендээ анхаарал халамж тавих өвдсөн нэгэнд анхны тусламж үзүүлэх гэл одоо юу л байна уу тэр болгоны хийдэг л ажил штэ. Хоорондын занд одоо галт тэрэг байгалийн давгчгүй хүчин зүйлд нөлөөлж зогсох үеч байна. Тэр үед одоо хувь хүнийхээ үед алд хашж байгаа хүнийхээ хувьд юу хийх ёстой вэ те? Богооны үйлчлэгч гэдэг бол ерөөсөө төмөр замын нүүр царай. Өшөө гадны хүмүүст бол галт тэргээр явж байхад бол Монгол улсын нүүр царай. Богоно сайхан цэвэрлээ бүх юма хэвэнд нь янзлаа пасадгаа гээл зорчигч оруулахад хүн ороод ямар гоё юм бэ? Яасан юм цэгцтэй юм бэ? Хөөх ямар цэвэрх юм бэ гэж ярьдаг шүү. Тэр бол манай үйлчлэгчийн бахархал байхгүй. Та нар байхгүй хин ирж тгийг тийм болох юм. Хинч ирж хийхгүй шүү дээ. Тийм болохоор ерөөсөө л бахархал хин юм бэ? Богооны үйлчлэгчийн бахархал юм бэ? Богооны үйлчлэгчийн бахархал та өөрөө л ахгүй юу? Энэ богоон дотор эзэн байна. Тэгэхээр одоо та нар минь Монгол улсын нүүр царай. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нүүр царай. Тэгэхээр гадны одоо хүмүүс бид нар Монгол улсыг төлөөлж хөлийн босгон дээр нь хүлээж өгтөж авдаг хүмүүс байна. Та нар минь байгаа. Тэгээ та нарынхаа энэ алс холын аянд нь амжилт хүсээд бүгдээрээ сайхан алгадчихъя. За бүгдээрэнд сайхан ажлын амжилт хүсье. За би анх вагон депод ороод засварчин байлаа. Тухайн үед сараагч маань галтрын дарга байсан. За тэгээ ямар тулгымдсан юм дээр ямар гайхамшигтай шийдвэр гаргадгийг эмэгтэй хүн ямар яаж ийм хэмжээнд ажиллаж чаддгийг гэж би харж их биширж бахархдаг байсан. Энэ их чигээ ийм сайхан галтрын дарга болох гэсэн гэж бодож мөрөөдөж явсан. За галтрын дарга болсон. Галтрын дарга болоод сараагчийн заа зөвлснөөр за тэгээд мэдгүй чадахгүй юм их асуусан дөө. Тэгээд одоо ч сургалсаар л яваа. Тэгээ энэ ихч маань өнөөдөр ингээд гавьяаныхаа амралтанд гарч байна. Одоо цаашдаа асуулт сургалах хөнгүү боллоо. Тэгээд ер нь бол одоо нэг баярын өдөр юм шиг мөртлөө нэлээд харуулсалтай ихчтэйгээ дахиад нэг ажлын байран дээр нэг албан газар таарахгүй нэ гэж бодоход жоохон харамсалтай байна. Гэхдээ одоо цаашдаа таныхаа туулах амьдрал хүлээж байгаа ирээдүйд өндлөж байгаа амьдралд нь бүгдээр нь аз жаргал сайн сайхныг хүсье, эрүүл мэндийг хүсье. Вагон депотыг өөрөө дандаа ирж байгаарай. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа аз жаргал хүсье. Суудлын вагон депогийн удирдлагууд, инженерүүд хамт одоо галтрыгнд явсан проводникууд одоо ажилтан та бүхэндээ туйлаас их баярлж байгаагаа дахин илэрхийлмээр байна. За ингээд би энэ Гаажид гэдэг айлын хамгийн том эгчтэй нь одоо хайлан суусан сэтгүүрийн депод машинист хийж байгаа тэтгэвртэй гарсан Буянбат гэж Арангаан юм хүн байдгийм аа. Тэгээд манай Саран туяа маань айлын одоо 9 хүүхэд байдаг. Тэрний одоо эхний 5 охины хамгийн бага нь. За ингээ Гаажид гэдэг хүн маань бол одоо миний хадам аав эдний одоо 5 охин тавуула дараалан төмөр замын одоо энэ юунда ажиллаж тэтгэвртэй гарцгаач өнөөдөр хамгийн бага охин Саран туяа маань тэтгэвртэй гарч ингэж байна. Манай ханижлыг одоо энэ 9 хүүхдийн хамгийн том эгч нь одоо аавынхаа ороор ээжийнхээ ороор ээж нь болж үлдсэн инх туяа гэж энэ сайхан бүсгүй маань төмөр замд ажиллаж байсан. Тэгээд боловсролын салбар сүүлдээ шилжиж багш дасгалжуулагч мэрэгжилтэй одоо бас л энэ боловсролын системд олон жил ажилласан ийм сайхан бүсгүй инх туяа гэдэг хүн маань байгаамаа. Түүний дараагийн дүү маань тэр алтан туяа маань өнөөдөр ирсэн байна. Алтан туяа маань төмөр замын техникумыг төгсөөд бас л энэ төмөр замын одоо холбоонд ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан ийм бүсгүй алтан туяа гэдэг юм аа. Саран туяагийн маань эгч. Дараагийн нэг эгч нь бас л төмөр замд орон сууцны байгууллагт ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан Наран туяа инженер гэж нэг сайхан бүсгүй би эрэгтэйчүүдээс 4 эрэгтэй дүүтэй манай хөшин тэгээ Саран туяамагийн маань одоо ах нь Галбадрах гэдэг энэ залуу Гааждын Галбадрах гэдэг хүн энэ маань одоо төмөр замаас бас ажлын амьдралын гараагаа эхэлсэн замын 2 дугаар ангид замчин хийж байгаад одоо ингээд
ажил амьдралдаа өрсөн энэ залуу байна. Дараа нь тэр Бадрах гэдэг энэ залуу байна. Энэ маань мөн л адилхан одоо энэ төмөр замын тосгондоо ажиллаж амьдардаг ийм сайхан залуу. Тэрний дараа нь Цог Бадрах гэдэг нэг сайхан залуу бас л вагон депото одоо ажиллаж байна. Одоо удахгүй бас л гавьяаны амралтанд гарах байх. Саран туяа дүү маань улс нийгмийн одоо энэ сайхан бүтээн байгуулалтад залуу халуунасаа зориулаад ингээд гавьяаныхаа амралтанд гарч байна. Гавьяаны амралтандаа гарахаар бүх юм дуустгүй юм аа. Тэгээд цаашдаа улам сайхан хамт олонтойгоо ойрхон одоо сайхан хань ижилдээ өр хүүхдтэй ах дүү нартай дүү нартаа та бүгдтэй өмгдөв шиг болж одоо сайхан амьдраарай гэдгийг одоо хүсэн өрөөж баяр хүргэх байна. Одоо өнөөдөр нэг өөр амьдрал эхэлж байгаа шүү гэдгийг хэлье. Тэгээд идэвхтэй, дайчин, эрүүл, саруул урт наслаараа гэж өрөөё. За баяр хүргэе ядартай. Тэгээд сарантой инженертэй үнэхээр ажиллаж байхад үнэхээр одоо сайхан байсан шүү. За бас ингээд янз бүрийг бас хийжсэн бол гомдож ирсэн бол одоо уучлаарай. Өндөө л одоо тийм байх. Тэгээд хамгийн одоо олон нэгэд эрүүл сарвал сайхан байх хэрэгтэй. Бие сайн одоо бодорой. Таны зүгээс бэлэг ингээд бэлэг танд хийж байна. За ингэ. Техник технологи хэлтсийн бүрэлдэхүүн бүх инженерүүд гарч ирж байна. За ингээд саран туяа инженертэй одоо бүгжөөр одоо холбогдож байн буцах эргэх холбоотой байна шүү гэдэг үлцэтэй өрөөлийг өргөдөшүүлээд энэ сайхан одоо бас бэлгийг гардуулъя. За. За сараагчтай амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Таны минь өв бүхэн бидэнд үлдэж танаараа бид өргөж бахархдаг шүү. Та манаа би тань энэ хамт олонтоос тань шиг сайхан эмэгтэйг одоо ч хүртэл харж чадаагүй л байгаа шүү. Танаараа бахархдаг шүү сараагч. За ингээд санхүүгийн хамт олноос таньда дараагийн сайхан хаалгач нь үнэн сайхан гэрэлтэй гэгээтэй гоё болтгой гэж өрөөё.
Дарга нь одоо таны одоо үргэлжлэл болоод одоо энэ ихчийнхээ одоо зааж сургасан болон сургаалуудыг маш сайн санаж авна гэдгийг амлаад за ингээд ихчтэй одоо аз жаргал хамгийн сайхан бүхэн дээрс нэмээд ашиг орлогыг өрөөё. За. За. Саран туйчтай засваргаа салбарын хамт олныг төлөөлөөд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд цаашлах нь ажил амьдрал нь ганц амшигээ зурааж галт хэрэгшгэ хурдалж явах болтугай гэж хүсэн өрөөгөөд дурсгалын бэлэг гардуулъя. Яаж одоо би энэ аавынхаа үгэнд орж энэ сайхан мэрэгчлийг эзэмшсэн болоо. Би ч өөрөө зүтгэрийн мэрэгчлэлтэй болно гэж зүтгэжсэн хүн байгаа. Тэгээд аав минь одоо тэр үе зүтгэрийн мэрэгчлэлтэй Досмоос Өрөнцөө гээд хоёр одоо хойно төгсч ирсэн хоёр мэрэгчлэлтэй эмэгтэй зүтгэрийн депод ажиллаж байсан. Тэгээд миний охин одоо манай зүтгэрийн депод хоёр инженер эмэгтэй байгаа. Хийх ажил олддгүй маа. Зүгээр богооны ангид орчихоо гэдээ аавынхаа зөвлөжсэн үгийг дагаж одоо энэ мэрэгжлийг эзэмснээрээ одоо болтол алсын харааг харсан аавдаа баярлж явдаг. За Москва Улаанбаатарын галт тэргийн дарга болох тэр ерөөлтэй сайхан ерөөлийг сонсоод одоо тэр бол надад ирэхгүй хувь тавилан л юм шиг бодогдчихсан. Гэтэл тэр албан тушаал томилогдсон. За ингээд Оросын албаны улсын галт тэргийн дараагаар 6 жил ажилласан. За ингээд улс төмний найрамдлын одон гээд сайхан одонгоор шагнасан намайг Оросын албаны улсын ерөнхийлөгчийн зарилгаар хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 60 жилийн ойгоор одоо ажилчин хүн анх удаага тэр найрамдлын одон гэдэг одонг аваад тэр одонгоор шагнуулаад ингээд Москвад очиход одоо замаас орж ирж байгаа Ерөвзөөрууд бие биендээ их мэдээлэлтэй байд юм байлээ. Бүгдээрээ цэцгээ барьчихсан, баяр хүргэсэн. За тэгээд одонгийн чинь барьж үзэж болох уу? Үнэмлэхийг үзээд бүр ингээд одоо манай монголчуудаар бол айдас авдаг шүү дээ. Тэр шиг орсууд ч гэсэн бас тийм үйлдэл хийд юм байлээ. Тэгээд энэ сайхан ногоон богооныхоо буйнаар энэ сайхан ногоон богоондоо үйлчилж байгаа хэдэн охтынхаа буйнаар энэ сайхан богоон депохоон байгууллагын удирдлага, төмөр замын захиргааныхаа удирдлага, за зорч тээврийн албаныхаа удирдлагын одоо дэмжлэг тусалцаагаар тэр төрийн сайхан одон хүртсэндээ бахархаж баярлж явдаг. За ингээд ажил үүсээд үнэнчээр хий, ажлын байраа битгий хайж яваараа, хийж байгаа амьдаа өнж бай, хийж байгаа амьдаа сэтгэл хангалуун бай, хийж байгаа амьдаа гунж гутрахгүй бай гэдэг аавынхаа сургаал үгийг их дагаж явсны буян байх гэж боддгийг би.
төр засгийн алтан гац одонгоор шагнууллаа. Өнгөрсөн 2024 онд хувь нөлөөсөн нийгэмлэгийн 75 жилийнхаагаар хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон гэдэг эрхэм үндэстэй сайхан одонг авч одоо ингээд төрдөө 2 удаа өнсүүлж, за Оросын холбооны улсын төрд өнсүүлж ингээд хүний өөрийн нэлсэн 2 төрд ингээд 3 удаа өнсүүлж ногоон багуунаар бахархаж явдагтаа үнэхэрийн талархалтай байдаг. Тэгэхээр одоо аавынхаа үгэнд орж ингэж энэ богооник гэдэг мэргэжлийг эзэмшиж авсандаа үнэхэрийн талархаж баярлж явдаг. Бид нар бол манай одоо богоон типогхон ногоон богоон мань гэж их ярих туртай. Өршин залуугүй өнгөрсөн үе минь, ирээдүйн үе минь одоо надтай зэрэгсэж явсан бүх үеийнхэн минь ногоон богоон мань гэж ногоон богоондоо залбирч ногоон богоондоо сүгөө өргөж гэж явдаг. Тэрэг дүүрэн машиндаа галт тэрэг дүүрэн бараатай ганзамар хурдж явна. Энэ бод ах дүүгийн тусдаж эрдэм соёдын гэрэлт зам. Энэ бод байранда биндэдэг энх тайвны ариун зам. Өнөөдөр ингэж намайг хүндэтгэн одоо арга хэмжээ зохиож ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд ер нь хүний эзэмшсэн мэрэгжил дасан газрын даавуу зөөлөн гэдэг шиг богоон депо гэдэг их хайлыг богоон гэж ярихад ерөөсөө одоо бүх насны баяр баясгал, гуниг зовлон бүх юм одоо энэ байгууллагатай, энэ богоон депо гэдэг нэртэй энэ хүмүүс та бүхэнтэй ингээд хамт байж энэ олон жилийг туулж өнгөрсөн байна. За би бол 3 үеийн удам дандсан төмөр замчин байгаа. Миний аав 1956 онд энэ байгууллагт хүний нөөцийн байцаагч хийжсэн. За миний ээж 1 номерын Цэдэнмал даргын богоонд тухайн үед одоо Нахянаас томилогдож богооны үйлчлэгчээр ажиллаж байсан. За одоо өнөөдөр миний баг хувийн цогт баяр энэ байгууллагатай ингээд засвар харилцсан инженер, засварчин анх ажлын гараа богооны усчингаар эхэлжсэн. Өнөөдөр ингээд засвар харилцсан инженер болоод ажиллаж байна. Галтрын дарга хийж явж байхдаа барьжсэн алх. За одоо энэ төлхөөрөөр бол их цагдаагийн үүрэг гүйцэтгэж явсан төлхөөр байгаа энэ. За богооны бас амин сүнсэгчтэй төлхөөр бол. За энэ хоёроо хүүдээ мэрэгжлийн маань өвлж авсан хүүдээ ингээд дурсгал болгож өгье гэж бодож байна. За ингээд ажлаасаа ажлын баг залтан төлхөөр авсан сайхан нэг төрөө өндөр дөргиж аваарай миний хөө. За ингээд миний аав ээж бүгдээрээ төмөр замчин хүмүүсээсэн. Ингээд 2 дахь үеийн би бас төмөр замчин ингээд насаараа ажиллаж хөдөлмөрлөө. Миний хүү одоо ингээд 3 дахь үеийн төмөр замчин болоод сайхан энэ байгууллагатай ээлтэй сайхан одоо төмөр замаараа бахархаад ингээд он удаан жил ажиллаж амьдрнаа гэдэгт нь бол итгэлтэй байна. Ингээд миний одоо өнөөдөр гавьяаныхаа амралтанд гарч байгаа ч гэсэн миний хүүгийн ажил амьдрал энэ богоон депото насан турштай холбоотой учраас би одоо мөнхийн л энэ богоон депотогоо үргэлжид мөнх сэтгэл зүрхээрээ хамт байна гэж бодож байгаа. 2025 оны 6 сарын 30-ны өдөр миний хамт олон намайг ингээд дээд удирдлагаасаа авахуулаад бүх шатны одоо хүмүүс маань сайхан өдөж өгч байна. Тэгээд хамт олондоо ажлын үн дээр амжилт хүсье. Бид төмөр замчин хүний зарчим бол ерөөсөө гал тэрэг цагаараа явж ногоон гэрэл мөхөд асаж гал тэрэг саадгүй хурдлж явах болтгой гэдэг ерөөлийг өргөн дэвшүүлье. За манай депо засварыг хариуцсан технологич инженер Сарантуй инженертэй ингээд гавьяаныхаа амралтанд гарч байна. Тэгээд олон жил бас депо засварыг хариуцаж зөвлөх үедээ зөвлөж ингээд технологиг хамтарч одоо ингэж бас хийж ингэж ажилласанд маш их баярлалаа. Тэгээ таны дараагийн одоо амьдралд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд бас хамгийн гол нь бас эрүүл энхийг хүсье. Тэгээд танд бас маш их баярлалаа гэж хэлье. За манай даргач бол одоо ерөөсөө одоо богоон депот байтугай Оросын холбооны улсад алдартай тийм сайн дарга байлаа. Зүгээр хүмүүс ирвзорууд бол тэгээд ерөөсө баг нүдгүн чардаг байсан дөө зүгээр. Орос ирвзорууд ч манай Монгол ирвзорууд ч сайхан л да. За тэгээд дап гэд генерал шиг алхахлаар ерөөсө
ерөөсө хараагүй хүн болоод ингэж хойноос нь дагаж хараад тэгээд заримдаа би наадах чи минийхөө нөхөртэй шүү гэд тэгдэг байсан. За тэгээд бахархах юм бол ихтэй. За тэгээд одоо тэгэл бидний эгнээд ирж байгаад нь одоо баяр хүргэх гэдэг юм уу юу гэдэг юм болов. За тэгээд цаашд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөдөө. Та бүхнээр улбаалаад ингээд өлгийдэн өдий зэрэг түргэж сайн сайхан явуулж байгаа бол одоо бас хувь тавилан төөрөг тавилан байхаа гэж бодож байна. За тэгээд би хандаа зориулаад нэг нам төгөлдөр чиний минь мишэл намайг уйраан хайр бэлгэлсэн буурал хорвоогийн төөрөг тавилан буян хураалсан алаг нүдэн минь гэж ган замаар зураан одсон галтай залуу насыг тань дуулъя мөрний долгио шиг хөврөх цуваанд мөнхрөн үлдсэн он жилүүдийг чинь дуулъя гэсэн энэ дууны үгийг би эхлээд нэг хэлчихье. Тэгээд энэ дууга та бүхэндээ зориулаад энэ би бол угаасаа бид бодож байна л дээ. Ган зам галт тэргэнд залуу нас сайхан цагаа өнгөрүүлсэн бүх үе үеийн бүсгүйчүүддээ зориуллаа. Одоо над дээр тавтаа морил. Сайхан да сайхан. Манай тавтаа морил гэж. Бадамтан сохотын жагтаа хайсан даасан тохиолдол. Тацныхын борхоцоос болчихны бодлого багшаа. Зарчигч хатны бодлого давхан айн цантаа саяараа. Ханлын сууж өөдлөн дивжих хатан судалдаа залардаа бүсвий. Буян хураалж итгэл бэлгэлсэн бурхан дүртэй хайр минь хоёр минь төрсөн жаргах холын аянда зорёо хоёулаа өнмөнхийн жаргал юрууч өндөр тэнгэртэй сүслэн мөргийё жаргах холын аянда зорёо хоёулаа өнмөнхийн жаргал юрууч өндөр тэнгэртэй сүслэн мөргийё амьдрал бол одоо ингээд үргэлж нүүдэл шиг явж байдаг. Насанбат гэдэг дарагтаа 1900 одоо хэдэн 80 хэдэн онд Насанбатын даргын тушаалаар одоо анх орж ирсэн энэ эмэгтэй өнөөдөр Ёлхон сүрэн гэдэг даргын одоо тушаалаар өнөөдөр ингээд гавьяаныхаа амралтанд гарч байна. За тэгээд одоо ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Ихэнх нь зүстээрээ таньдаг болсон. Цэрэг амьдралын минь зам дуусаа дараа нь одоо хагас цэргийн зохион байгуулалтын амьдралаар явсан. Тэгээд одоо энэ сайхан бурхан дүртэй хүнийг надад өгсөн хамт олон та бүхэндээ их баярлалаа. Дандаа энэ ган замчинд гялазууж галт тэрэг чинь дандаа хурдж явахын өрөөл өргөё. Мөнгө тэнгэрийн хүчин дор тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, гал мэт дүрлзэж, ус мэт цалгилж, ургамалд дэлгэж яваараа. Хурээ! Ганзам зурааж галт тэрэг хурдсан нүр их ажлын 41 дэх жилийнхэн гавьяаны амралтыг өнөөдөр нэгж эдлэхээр хамт олноо, ах дүүсээ, гэр бүлээ, үр хүүхдээ урин залаад өнөөдрийн энэ сайхан өдрийг бий олгож бүтээж нэгэн түүхийн бас нэгэн хуудсыг нээж байгаад их баяртай байна. За ингээд их чимэн эрүүл энх байж үр хүүхдтэй сургаалын олон сайхан үгээ сонсгож ачцээ 30-аад хайруулсан өнөр өтгөн одоо гэрийн сайхан одоо эмээ болоод одоо эрүүл их сайхан амраарай гэж хичтэй хэлээ да. Тэгээд хамт олонд нь бүгдээрэнд нь эрүүл их аз жаргал сайн сайхан бүхний хүсье. Тэгээд төмөр замчтын яруу алдар үргэлж мандан бадарч явъя гэж хэлээ да. Яна нэг хайцс чадахгүй байна. Яг би баана
зүс чадахгүй байна. Хайрлаад байна. Би богоно хайрлаад зүс чадахгүй байна. За. Ажлын амжилт хүсье. За, багаан департамент баярлалаа. Амтны хотод явна. Тэр жаргал зовлон аль бүхэндээ үргэлж хамт явж өдөр төрсөн. 41 жил үргэлж хоёулаа суудлын байганд бод анхныхаа дараа ажлын анхныхаа дараа гэсэн байна. Тийм байна. Миний бол мөнхийн амьдралын хамгийн үнэтэй хамгийн ихэн найзын тийм болохоор найзыг үргэлж өмнөд хайрлаж хэлж байгаа. Уулын орны дундуур уулсгаа вигатлаад ганцхан зуран ямуузаад галт тэрийг хурдж явна. Энэ